Бүгдээрээ сайн уу? Шинхэмжлэгтэй тавтай морил. За өнөөдөр хэдүүлээ цаг үеийн холбогдолтой гэхүү сүүлийн үед интернет дээр маш ихээр шуугуулад байгаа Kendall Jenner болон Jacob Elordi хоёрын талаар ярих гэж бодож байна. За ер нь олвол интернет дээр цаагуур чинь юу болоод байна, хүмүүс юу гэж яриад байна гэдгийг багцлаад нэг сайхан жижигхэн бичлэг болгоод хүргэчихье гэж бодоод ингээд сууж байна. За тэгвэл хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоох уу. За тэгэхээр манайхан та бүгд сүүлийн үед Kendall Jenner болон Jacob Elordi хоёр хоорондоо уулзаад болцоод ах шиг байна, жогроод ах шиг байна гэдэг мэдээллийг гадаад дотоодын их сурвалжуудаас хэдийнэ авсан байх гэж бодож байна. Тэгвэл энэ хоёр хүн дундаас даа ялангуяа Jacob Elordi-гийн амьдралд сүүлийн үед маш олон томоохон үйл явдлууд болоод байна. Түүний талаар хэдүүлээ цухас дурдаад тэгээ шууд цуурхал руугаа орё гэж бодож байна. За энэ жил бол яалтчгүй Жекобийн оргил жил нь, Жекобийн ивэл жил нь юм шиг байна. Тухайлх нь бол тэрээр 2025 онд Frankenstein гэх кинонд мангсын дүрийг бүтээсэн тэр дүрээрээ тэрээр анх удаа Оскарт шилдэг туслах дүр гэдэг номинацид нэр дэвшээд авсан. За түүгээр зогсохгүй Critics' Choice Awards болон Saturn Awards гэх мэтчлэн хэд хэдэн шагнал гардуулах ёслолууд дээр нэр дэвшиж шагнал хүртээд байгаа. Мөн Euphoria-гийн 3 дахь бүлэг цацагдаж нийтийн дүрээр хорвоогийн мөх бусыг үзүүллээ. Удахгүй 8 сард Жекобийн тогсон цоо шинхэн кино нээлттэй хийх гээд хүлээгээд байж байна гэх мэтчлэн мөн Johnny Depp-ийн охин Lily Rose Depp-ийг та бүгд сайн мэдэж байгаа бах. За түүнтэй хамтраад нэгэн тийм готик чиглэлийн кинонд хамтдаа тоглохоор болсон гэдэг мэдээлэлүүд бас гараад ирчихсэн байгаа. Бас маш гоё тийм хослол гарч ирж магадгүй юм гэж миний хувьд бодоод байгаа аахгүй юу. За тэгвэл энэ их ажлын хажуугаар бас зүгээр байхгүй Kendall Jenner-тай үерхлийн цуурхалд өртөөд байгаа юм. Тэгвэл энэ цуурхал яг хаанаас гарч ирсэн бэ гэхээр 2026 оны 4 сард Dumo гэх аккаунтыг та бүгд сайн мэдэж байгаа. За би нэрийг нь бороо дуудаж байгаа бол намайг уучлаарай. За энэ аккаунт бол мэдээж хүн болгон баг мэдэж байгаа ах мэдгүй хүндээ хэлээд өгөхөд маш алдартай gossip аккаунт байгаа. Гэхдээ энэ аккаунтад 100% fact гэж итгэх ямарч боломж байхгүй. Яг нөгөө алдартнуудын эргэн тойрны хүмүүсээс янз бүрийн DM мессежүүдийг хүлээж авч тухайн мессежүүдээс олж авсан мэдээллээрээ ингэж мэдээл цацдаг аккаунт байхгүй юу? За тийм учраас 100% fact гэж хүлээж авахд хэцүү ч гэсэн ер нь л дөхдөг. За тэгвэл яг энэ аккаунтаас нэгэн мэдээлэл гарч ирж цацагдсан нь ёстой олон дунд жинхэнэ галт төмөр аятай цуурхлыг тарааж чадсан. Тэр нь ямар мэдээлэл байсан гэхээр 2026 оны 4 сард Coachella-гийн after party дээр Jacob болон Kendall хоёр хоорондоо үнсэлцэжсэн. Тэр хоёр бие биенийхээ хажууд зүгээр зогсож байгаагүй гэдэг тийм утга бүхий мэдээлэл цацагдсанаар жинхэнэ хүмүүсийн ярианы сэдэв болсон байгаа. За энэ мэдээлэл цацагдсанаас хэдхэн хоногийн дараа 4 сарын 21-нд нь People Magazine-аас бас нэгэн мэдээлэл гарсан. Jacob болон Kendall хоёрын ойрын их сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд тэр хоёр бол сүүлийн 2 сар гарны хугацаанд болцож байгаа юм байна гэдэг тийм мэдээлэл цацагдсан байхгүй юу? Тэгэхээр 2 сарын хавцаа ер нь бол болцож, танилцаж, уулзаж эхэлсэн гэсэн үг. За энэ цурхлын талаар хүмүүс юу гэж ярьж байгаа гэхээр 2022 оны Kendall-ийн төрсөн өдөр дээр Jacob очиж исэн юм байна лээ. Ингэж очихдоо зүгээр нэг очоогүй бас айгүй дотн байгаа. Түүний зургийг авч өгж байгаа гэх мэтлэн иймэрхүү бичлэгүүдийг бол та одоо үзэж байна. Тэгэхээр 2022 оноос эхлэн бие бинийгээ таньдаг байсан. Магадгүй түүнээс өмнө ч гэсэн бие бинийгээ таньдаг байхыг үгүйсэхгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар романтик харилцаа үүсээгүй, ямар нэгэн байдлаар найзаас илүү харилцаа үүсээгүй явж исэн. За та бүгд Kylie Jenner-ыг Timothy Chalamet-тэй үерхэж байгаа гэдгийг мэдэж байгаа. За тэгвэл Kylie өөрийнхөө найз залуугаар дамжуулан Jacob-ыг өөрсдийнхөө хүрээлэлд оруулж түүнтэй ойр ойрхон уулзаж явсаар хагаад эцэст нь Kendall, Jacob хоёрыг хооронд нь нийлүүлэхийг хичээх болсон. Тэгэж их нөлөө үзүүлсэн гэж хүмүүс яриад байгаа байхгүй юу? Kylie-гийн тухайд гэвэл Kendall-д яалтчгүй Jacob маш сайхан тохирох юм байна гэж бодсон учраас тэр хоёрыг найзын харилцаанаас илүү болоход нь чухал нөлөө үзүүлсэн гэж хүмүүс гаргаж ирж ярьж байгаа. Магадгүй тийм байхыг ч үгүйсэхгүй.
Яагаад гэхээр тэдний хамтдаа давхар болцоо хийж байгаа янз бүрийн зургууд бас авагдаад гараад ирчихсэн байгаа. Уул нь бол Кендалл болон Джейкоб хоёрын зураг хамгийн анх 3 сард нийтлэгдчихсэн юм байна лээ. Оскарын дараах Vanity Fair-ийн үдшилэг дээр Кендалл болон Джейкоб хоёрын хоорондоо юм яриа зогсож байгаа тэр зураг нь авагдаад цацагдсан байгаа. За тэр цаг мөчөөс эхлэн магадгүй нөгөө алдартай gossip аккаунт чинь энэ хоёрыг уулзаад болцоод яваад ээж магадгүй гэж бодоод энэ хоёрын сүүлийг нь жоохон ухсан байж магадгүй юм. Ямар ч байсан тэдний гаргасан мэдээллээс болоод энэ цуурхал бүр ингээд галт төмөр шиг энэ тэндгүү тархаж эхэлсэн. Үүний дараа 5 сарын 16-нд өнөө гайхал алдартай gossip аккаунтаас Nori Shanalay гэх орон нутгийн кафед өглөөний цай уухаар хамтдаа очисон зургийг нь нийтэлсэн. Үүний дараа TMZ-гээс хувийн эрхт Кендалл болон Джейкоб хоёр хоёулахнаа зугаалаад юм яриа дарс шимээд сууж байгаа зургийг нь мөн цацсан байгаа. За ингэжэл тэр хоёрын яг энэ болцооны цуурхал эхнээсээ батлагдаад эхэлсэн. За мөн та бүгд Кардашианы эгчдүүсийн нэг болох Khloe-г мэдэж байгаа. Тэрээр бид нар гэр бүлийнхнээрээ ээжиндээ цуглараад Майкл Джексон үзгээд ингээд цугларсан юм а. За тэгэхэд бол ээж бит хоёроос бусд нь бүгд найз залуучууд нөхөртөөгөө байсан гэж хэлсэн. За энэ яриа нь мөн л одоо Джейкоб болон Кендалл хоёр яалтчгүй уулзаад болцоод байгаа юм байна гэдгийг батлаад өгчихсэн байгаа. За ингээд Монтеситод хамтдаа хоёр найзын хамт ресторанд хоол идээд явж байгаа зураг бичлэг нь цацагдсан. Хэрвээ та бүгд энэ бичлэгээс анзаарч байгаа бол Джейкоб өөрийн мэдээлгүй гарна Кендалл руу явж за үсийг нь нэлбээд түүнд маш дотноор хүрч байгааг та бүгд анзаарч байгаа бах. Ингээд найзуудаасаа салсны дараачаас тэр хоёр хоёулахнаа цугтаа машинд суугаад явцгаасан. За ийм болохоор энэ хоёрын харилцаа үнэхээр баттай боллоо. Угаасаа энэ хоёр өөрсдийнхөө харилцааг нуухыг хичээхгүй байгаа юм байна гэж олон нийт ойлгож эхэлсэн. За үүний дараа төд удалгүй сая 6 сарын 2-нд хамтдаа Японд аялаад явж байгаа. Ингэхдээ хамтдаа авахсан зураг нь олон нийтэд цацагдсан. За ямар ч байсан энэ хоёр маань дөнгөж уулзаж болцоод бие бинийгээ таниад ямар нэгэн гүнзгий тийм ноцтой харилцаанд бол ороогүй байгаа юм шиг байна. Эхний ээлжинд ингээд болцоод уулзаад явж байгаа юм шиг байна. За тэгвэл энэ хоёрыг болцоод эхэллээ гэсний ар дээр хүмүүс Джейкобын талаар юу гэж ярьж гин гэх тэгэхээр Джейкобыг Nepo baby-нуудын ангууч гэж ярьж байгаа. За тэгвэл тэр талаар хэдүүлээ жоохон дэлгэрэнгүй яриа. Тэрнийг ойлгохын тулд эхлээд хэдүүлээ Джейкобын эксүүдийг нь цухас яриадах юм. За хамгийн анхны экс нь бол Kissing Booth гэх кинон дээр хамтран тоглосон эмэгтэй байгаа. Та бүгд энэ киног бас үзсэн байх гэж бодож байна. Миний хувьд хамгийн анх удаа Джейкобыг энэ кинон дээрээс хараад анхны харцаар крашилж байлаа. За тэгвэл энэ кинонд хамтран тоглосон Joey King гэх охинтойгоо 2017-оос 2018 онуудын хооронд болцож байсан. Joey King бол ямар нэгэн байдлаар Nepo baby биш. Алдартай баян хүмүүсийн хүүхэд биш. Харин өөрийнхөө хүч чадлаар Холливуудад гарч ирж байгаа залуу жүжигчин эмэгтэй байгаа. За тухайн эмэгтэйтэй хэсэг хугацаанд болцож үерхэж эхэлсэн. Энэ нь Джейкобын хамгийн анхны олон нийтэд ил болсон үерхэл байгаа. Энэ үерхлийнхаа талаар Joey юу гэж ярьдаг гэхээр хувийн амьдрал, хувьсгалын амьдрал хоёр хоорондоо огтлолцох үе байдаг. Энэ үед бит хоёрт жоохон хэцүү байсан. Тэм учраас бит хоёр ингээд салхаар болсон юм а гэж болол өөрөө ярьсан. Хүмүүсийн үзэж байгаагаар бол Kissing Booth гэх энэ кинон хоёр ангитай, хоёр дахь анги дээр хамтран тоглож байх үедээ үйл ойлголцоод салсан байх гэж ярьдаг. За тэгэхээр манайхан голоор нэг мэдээллийн чанартай зүйл хэлээдхий. Та бүхэн маань яг одоо гарч байгаа шинжээч олон ангид киногоо үзэж байгаа юу? Энэхүү цуврал нь Монголд болсон бодит гэмт хэрэгүүдээс сэтвлэгдэн хийгдсэн ба та бидний тэр бүр мэддэггүй шинжээч мэрэгжлийн онцлогийг харуулсан цуврал байгаа. Мэргэжлийн шинжээчдийн баг уур чадвар шаардсан эдрээ тэргүүдийн учрыг тайлах шинжээч олон ангид киног та бүхэн маань даваа гараг бүр Look TV болон Univision-ээс хүлээн авч үзэх боломжтой. Ахмадгаал өдрөх. Эслэгч үлэмж. Надтай адилхан иймэрхүү төрлийн кинонд дуртай хүмүүс байгаа бол энэ кино та бүгдэд таалагдана гэж найдаж байна. За ингээд бичлэг рүүгээ эргээд орцгоё. За дараагийн экс нь бол та бүгдийн сайн мэдэх Zendaya байгаа. Одоо ингээд ярахаар сонир сонсогдож байгаа байх.
2019-с 2020 оны хооронд тэд болцож исэн. Гэхдээ хизээч өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаагүй. За болцож исэн гэдэг нь юугаар батлагддаг гэхээр тэд Euphoria гэх кинон дээр хамтран ажиллаж байх үедээ грек рүү хамт аялаж Нью-Йоркод үнсэлцэж байгаа зураг нь цацагдсан. Уул нь бол хин хин нь хүлээн зөвшөөрдөггүй ах дүүсийн харилцаатай гэж ярьдаг байсан ч гэсэн үнсэлцэн зураг нь гарсны дараачаас хин хин нь ямар нэгэн тайлбар өгөхөөс ол татгалцсан байдаг. За дараагийн экс нь бол 2020 оноос 2021 оны хооронд уулзаж үерхэж болцож исэн Kaya Gerber гэх охин байгаа. Тэрээр Cindy Crawford болон Randy Gerber-ийн охин. Загварын хатан хааны хүүхэд жинхэнэ Nepo baby байгаа. За одооноос түүнийг Nepo baby 1 гэд явчихъя. За Kaya бүр өөрийнхөө эцэг эхтэй хүртэл Jacob-ыг танилцуулчихсан. Тэд хамтдаа Мексик, Малибугаар аялж исэн гэх мэтчлэн эцэг эх нь бол Jacob-д маш сайн байсан юм лээ. Ойролцоогоор 1 жил 2 сар орчим үерхсэн. За дараагийн экс нь бол Olivia Jade гэх охин байгаа. Бас л Nepo baby. За Olivia бол Full House цувралаараа алдаршсан жүжигчин Lori болон загварын дизайнер Mossimo нарын охин байгаамаа. Тэрээр beauty influencer буюу гоо сайхны инфлюенсер хийдэг ийм охин байгаа. За энэ Olivia гэх охин нь бас нэлээд асуудалтай Nepo baby байгаа. Дүүтэйгээ цуг Olivia хоёулаа Өмнөд Калифорниагийн их сургуульд эсгээр болсон юм байна. Ингэхдээ $500,000 хэл хахуул өгсөн нь ил болсон. Хэдийгээр тэрээр өөрийнхөө арсыг хамгаалах гэсэн үү би энэ сургуульд сурахыг хүсээгүй аав ээж маань хүчилсэн гэх утгатай зүйл ярьсан хэдий ч Sephora тэргүүтээ хит хитэн томоохон байгууллагууд түүнтэй хамтран ажиллахаа бүр мөсөн зогсоож түүний инфлюенсерийн ажилд жоохон тийм асуудал үүсчихсэн. За тэгвэл энэ Olivia болон Jacob хоёрын харилцаа яг ямар байсан гэхээр энэ хоёрын харилцаа нэлээд тийм миний бодлоор токсик, эргэж саалж нийлж ингэсэн харилцаа байгаад байгаа байхгүй юу? Kaya-га салсны дараачаас 2021 оны 12 сард анх удаа энэ хоёр болцсон. Төд удалгүй 8 сарын дараа хин хин нь гүн гүнзгий харилцаа хүсэхгүй байгаа учраас саллаа гэдгээ мэдгдсэн. Гэсэн ч 2023 оны 6 сард буцаж нийлээд дахиж салаад тэр хооронд нь Olivia нь өөр хүнтэй болцож байгаа зураг нь авагдаад тэгсний дараа дахиж нийлээд гэх мэтлэн ингэж явсаар байгаад 2025 оны 10 сард Альбиосоор салсан. Гэхдээ 2026 оны сая 1 сард энэ хоёр алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын дараачаас хоёулахнаа буудлаас гараад явж байгаа тийм зургууд мөн цацагдсан байсан. Түүгээр зогсохгүй ингэж 2026 оны 1 сард олонний нүдэн дээр хамт харагдсан хэдий ч үүнээсээ 3 сарын дараа буюу хэдийнэ Kendall-тай одоо тийм харилцаа үүсгээд болцоод уулзаад ингээд явж байгаа ч гэсэн Jacob-ийн аав ээж хоёр нь энэ Olivia-тай Jacob-тай цуг дөрүүлээ хооллоод явж байгаа мөн зураг нь гарч ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нэг тийм нэлээд эргэж бутсан айгүй хэцүү харилцаатайгаар 4 жилийн нүрийг бол үцэцгээсэн байгаамаа. Ингээд энэ бол Nepo baby 2 нь. Гурав дахь нь гэвэл Kendall Jenner. За ийм болохоор хүмүүс түүнийг Nepo baby-гийн ангууч гэж яриад байгаа байхгүй юу? За мөн юу гэж ярьж байгаа гэхээр Jacob-ыг тэгдэг байхгүй ээжийн хүү Mama boy гэж ярьдаг. За өөрөө ч гэсэн би ээжийн хүү би ээжтэй хайртай 15 настай байхдаа л би ээжигээ үргэлж хаашаач явсан дагуулж явна гэж амлаж исэн. Тэр амлалтандаа би хүрхийн тулд одоо хүртэл хичээдгээ гэж ярьдаг. Ерөөсөө ээжийн хүү гэдгээсээ огтхонч ичдэггүй. Тэр битгий хэл аавтайгаа хүртэл маш дотн байдаг гэдгээ хүртэл ярьдгиймаа. За тэгсэн чинь хүмүүс юу гэж ярьж байгаа гэхээр за нөгөөг чинь Nepo baby-нүүдээ агнаад эхэллээ. Ээж нь ар гэр нь ийм баталгаатай, ар гэр нь хөрөнгө мөнгөтэй ийм хүүхэд айлын хүүхэдтэй уулз гэсэн үү? Тийм болохоор ээжийнхээ үгнээс гарахгүй уулзаад яваад байна уу? Тийм болохоор агнаад яваад байна уу гэх мэтчлэн ярианууд гарч ирсэн. Түүгээр зогсохгүй Kendall Jenner-тай ингэж болцож байгаа нь зүгээр л карьертай нэг том үсрэлт хийхийг хүссэн алхам байна. Ийм хямдхан аргаар өөрийнхөө карьерийг өөрийгөө олон таниулахыг ингэж хичээж байна гэж хүмүүс бас айгүй хардж байгаа. Нөгөөтэйгөр бас нэг айгүй муухай тийм яриа гарч ирсэн. Юу гэхээр Kendall Jenner-аас мөнгө авчихсан. Мөнгө аваад Hollywood-ийн яг нөгөө нэг ингэж хүмүүсийн анхаарлыг татах тэр хямдхан аргыг ашиглаад ардуур нь өөр асуудлуудыг зохицуулж байгаа гэдэг тийм мэдээлэл гараад эхэлсэн.
За тэр нь хинтэй холбоотой гэхээр Kylie Jennerтэй холбоотой. За Kylie Jennerтэй холбоотойгоор саяхан хуулийн 2ч маргаан үүсээд эхэлсэн байгаа. За яг ямар маргаанууд гэхээр түүний гэрийн үйлчлэгчид өөрсдөнд нь өөрсдийнх нь тогтсон цалин мөнгийг өгдөггүй, илүү цагийн мөнгө өгдөггүй, арьс өнгөөр ялгарладаг гэх мэтчлэн хэд хэдэн үндслэлээр түүний эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа юм лээ. За эхний хэрэгтэр болол Juana Delgado Soto гэх хүн 2019-с 2025 оны хооронд Kylie Jenner-ийн гэрт нь ажиллаж исэн. Энэ 6 жилийн хугацаанд тэрээр маш ихээр арьс өнгөөр ялгарлан гадуурхах, түүнийг юу гэж ярих, юу гэж хэлхийг нь хүртэл шоолж, дооглох гэх мэтчлэн түгээр зогсохгүй цалин мөнгө дутуу өгдөг, хэрв ямар нэгэн зүйл хийвэл хариу арга хэмжээ аван шүү гэх мэтчлэн сүрдүүлэх байсан гэд шүүхэд сая 4 сарын 26-нд нэхэмжлэл өгч хэрэг үүсгүүлсэн юм байна. За харин эсрэг талаас бол Kylie юу гэж мэдэгдэж байгаа гэхээр бид 3 дахь компанитай харьцаж энэхүү хүмүүстэй ажлын гэрээ байгуулдаг. За тийм учраас энэ бол 3 дахь компани хүлээх ёстой хариуцлага юм а гэж мэдэгдсэн байгаа. Энэ хоёр хэрэг нь бол хоёулаа яг шууд Kylie-г буруутгаагүй гэхдээ дарга нарыг буруутгаж байгаа мөн тэр орчин нь айгүй тийм токсик хортой орчин байсан гэж бас буруутгал явагдаад байгаа юм лээ. За дараагийн асуудал нь бол Angelica Vasquez гэх эмэгтэйгийн хэрэг байгаа. За тэр эмэгтэй бол Kylie-гийн гэрт ойролцоогоор 11 сарын хугацаанд ажиллаж байсан. Энэ хугацаанд маш хатуу чанга дарамт шахалт ихтэй орчинд ажилласан гэж гомдол гаргасан байгаа юм лээ. За энэ Angelica гэх эмэгтэйгийн ярьж байгаагаар бол намайг эхний өдрөөс л хамгийн хүнд хэцүү ажлыг хийлэгдэг байсан. Над руу дайрч доромжилдог байсан. Нэг удаа дарга нь бүр өөрлөн сагс хүртэл авч шидэж байсан удаатай. Маш тийм хортой дарамт шахалт ихтэй хүнд нөхцөлд ажилласан. Цалин мөнгөө бас бүрэн өгөөгүй гэдэг зүйлийг яриад ингээд нэхэмжлэл гаргаад явж байгаа юм байна лээ. Одоогоор бол Kylie ямар нэгэн байдлаар олон нийтийн өмнө мэдэгдэл гаргаагүй байгаа. За ямар ч байсан энэ нэхэмжлэхүүд хэрхэн шийдэгдхийг харж л бай. Өмнө нь бас нэг би хальт санаад байна. Kylie Cosmetics-тэй холбоотойгоор одоо хуулийн хэрэг үүссэн дээ. За ингэхдээ Kylie Jenner-ыг үйлдвэрт ирэх юм бол түүнтэй юм ярьж болдоггүй, харц руу нь шууд чигээрээ ингэж харж болдоггүй, юм асууж болдоггүй гэх мэтчлэн бас цалин мөнгөний асуудал үүссэн гэдэл. Энэ үед нь Kylie Jenner бол 3 дахьч тэр зуучлагч компани руу мөн л энэ асуудлаа ингэж шилжүүлж исэн. За түүнээс гадна Kim Kardashian хүртэл гэртээ өөрийнхөө үйлчлэгч хүмүүсийн цалин мөнгийг өгөөгүй гэдэг иймэрхүү асуудал гарахт нь хэдийгээр ингэж хуулиараа явна гэд хуулиараа явж яадаг ч гэсэн ямар нэгэн том асуудал үүсгээд ардуур нь чимээгүй тохиролцоод өнгөрдөг тийм нийтлэг жишг байдаг учраас хүмүүс энэ хэргийг юу гэж харж байгаа гэхээр ер нь бол зүгээр энэ Kylie Jenner-ийн асуудлыг дарахын тулд ийм худлагаас сенсац гаргаж ирж байгаа энэ хоёр яг жинхнээсээ болцсон юм байхгүй зүгээр л болцож байгаа юм шиг олон нийтийн өмнө папараццуудын өмнө ингэж үзэгдэж байгаа гэж ярьж байгаа. Ардуур нь харин Kylie Jenner чимээгүйхэн шиг энэ асуудлуудаа шийдэхийг оролдож байна гэж ярих хүмүүс зөндөө байгаад байгаа. Энэ дээр та бүгд юу гэж бодож байна? Яг үнэхээр ийм асуудлыг шийдэхин тулд тийм арга барил хэрэглэх юм болов мэдгүй л юм те. За бас байж болохоор л юм шиг надад бас санагдаад байгаа. За харин нөгөө талд хүмүүс тэдний талаар юу гэж ярьж байгаа гэхээр нилээн сайхан одоо эргээр хүлээж аваад дэмжиж байгаа хүмүүс зөндөө байгаа. Үнэхээр гой үзүү штэ те ингээд нүд хужирлах үз гой хос гарч ирэхэндээ гэж хүлээлт тавьж тэднийг дэмжиж байгаа хүмүүс маш олон байгаа. За бүр Евингийн нөгөө тал гэдэг шиг те. Бишээ. Бүр нөгөө тал нь. Энэ. Гүй нөгөө тал гэмтэй. Нөгөө талгай. Энэ. Kendall Jenner-ийн талаас бас маш олон хүмүүс янз бүрийн зүйлс гаргаж ирж ярьж байгаа. Kendall-ийн эксүүдийг бол та бүгдөө мэдэж байгаа байх. Harry Styles байна, Nick Jonas байна. За A$AP Rocky, Blake Griffin, Anwar Hadid. За энэ Anwar Hadid бол нөгөө Gigi Hadid, Bella Hadid хоёрын дүүн байгаа штэ. Би нөгөө өмнөх Beckham-ийн бичлэгээрээ та бүгдтэй хэлжсэн. Beckham-ийн том хүүгийнх нь одоо суучихсан байгаа эхнэртэй нь өмнө нь үерхжсэн. Тэр эхнэр нь энэ Anwar-ыг гэр бүлийнхнаас нь найзуудаас нь холдуулж тусгаарлаж исэн гэж ярьжсэн. Тэгвэл тэр Anwar Hadid байгаа шүү. За тэгээд бас бус одоо саксчид байна. За тэгэл Bad Bunny байна. Одоо хамгийн сүүлчийнх нь Jacob Elordi байгаа хгүй юу? За тэгэхээр та бүгд бол сонсч байсан бах.
Kendall Jenner-ыг маш олон залуучуудтай наагуураа уулзаад, болзоод, ёстой нөгөө нэг салбарын залуучуудыг манай хоёр дуусгаж гинэ гэж хүртэл ярьдаг байсан да. Олон залуучуудтай болцож явж байгаа хэдий ч яг үнэндээ Kendall Jenner өөрөө бэлгийн цонх, лесби, ижил хүстэй. За тийм учраас зүгээр наана залуучуудтай болцож байгаа юм шиг ингэж харагдаад явдгийм а. Гэх мэтчлэн иймэрхүү яриаг сонсч байсан байх. Түүгээр зогсохгүй Кардашианыг эмэгтэйчүүдтэй уулзсан ирчүүд ажил карьераараа хохироод дуустдаг. Кардашианы гэр бүлийнхний эмэгтэйчүүд дунд нэг тийм хараал байдаг. Зөвхөн тэр эмэгтэй л өөрөө сайн яваад уулзсан залуучууд нь бүгд уруу доороо болтгоо. Хэрэг төвөгт ордгоо гэх мэтчлэн иймэрхүү яриануудыг бол зөндөө сонсч байсан баха. За тийм болохоор энэ яриатай холбогдуулаад хүмүүс юу жарж байгаа гэхээр хөөхий миндээ арай ч юу гэж босгосон нөгөө нэг карьер нь одоо юу ч үгүй болох нь дээ. Хайран юм яаран боллоо доо. Гэх мэтчлэн иймэрхүү байдлаар бол ярьж байгаа. Энэ хоёр бол хоёулаа яг зүгээр жинхэнэ үерхэл биш, жинхэнэ болцоо биш. Зүгээр л хин хинд нь ашигтай байгаа учраас ингэж жүжиглж байгаа гэж ярьж байгаа хүмүүс ч байгаа. Харин бүр нөгөө талаас Кардашианы гэр бүлийн эмэгтэйчүүд дунд ямар ч тийм хараал гэж юм байхгүй. Тэдний дунд ямар ч хараал гэж юм байхгүй. Зүгээр л Кардашианы гэр бүлийнхэн зөв хүнээ сонгож чаддаггүй. Ир хүний тал дээр одоо бэлгийн нүдгүү гэж ярьдаг да. За тийм бэлгийн нүдгүү дандаа л болж бүтэхгүй хогийн юмнуудтай очиж нийлчгээд тэгээд тэр хүмүүс нь хожим нь өөрсдийнх нь жинхэнэ төрхөн илрээд ингэнгүүт буцаагаад Кардашианы гэр бүлийнхнийг харлуулах гад ингээд байдаг. Яг үнэндээ зөв ир хүнээ сонгоогүй учраас л ийм асуудал үүсэт байдаг байхгүй юу гэж тэднийг өмөрж байгаа хүмүүс байсан. Мөн хайрн Kendall Jenner мэндээ хоёрын хооронд явж ийм өндрөөс цаашгүй олигтой бас тийм гой царайлагч биш ийм залуутай уулзах гэжтэй гэж ярьж түүнийг өмөөрч бас хармалж байгаа хүмүүс олон байна лээ. Өөр бас нэг хамгийн сүүлд хэлэх нэг тийм сонин хүмүүсийн гаргаж ирж ярьж байгаа зүйл юу байгаа гэхээр Kendall Jenner-ч тэр Jacob Elordi-ч тэр хин нь X-тэйгээ эргэж нийлээ салаал ингээд яваад байдаг. Тийм учраас хэрвээ тэр хоёр үнэхээр тэр circle-ороо ингэж явах юм бол хин нь X рүүгээ буцна. Хин нь X-тэйгээ дахиж уулзна гэж ярьж байгаа. Эсвэл энэ circle-оо бүр эвдээд үнэхээр энэ хоёр жинхнээсээ хосууд болох юм бол энэ хоёр ч гэсэн салаал нийлээл ийм харилцаатай болно гэж ярьж байгаа хүмүүс ч байгаа. За ямар ч байсан одоогоор бол хин хинийхээ ашигын төлөө ингэж худлагаасаа үргэж байгаа гэж бодож байгаа хүмүүс маш их байгаа ч гэсэн нөгөө талд тэднийг үнэхээр жинхнээсээ үргэжээсээ нүд хучрлах үе ийм гой хос гараад ирээсэ гэж найдаж дэмжиж байгаа хүмүүс бас зөндөө байгаа. За тэгэхээр энэ дээр та бүгд юу гэж бодож байна? Зүгээр би биэндээ ашигтай болохоор энэ хоёр үерхэд болцоод яваад байна уу? Эсвэл үнэхээр энэ хоёрт хайрын оч үсэрсэн байна уу? Юу гэж бодож байна? Бичлэг юмнуудыг нь үзээ та нарт юу гэж санагдаж байна гэдгийг комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээ суугтаа ойр байгаарай. Лайк болон subscribe дараад өгөөрэй. За ингээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.